Инэдмийн баяр. Өглөөний мэнд. Шоко, юу хийж байгаа юм? Энэ юу вэ? Эрхмээ, наадах чи миний халагдах өргөд. Ажлаасаа гарлаа. Их баярлалаа. Юу? Нэрээ эрхмээ гэж дуудах шаардлагагүй. Баяртай. Баяраа. Юу? Гэнт яагаад ингэж байгаа юм бэ? Соглоо худалдаж аваад хойжсэн юм аа. Явж дэлхийг тойрон аяллаа. Шоко. Би тэг явал да. Намайг сүйтэй битгий хамт үлдээл дээ. Ажилтан олдохгүй шүү дээ. Эрхмээ, та үнэхээр гиний юм аа, тийм ээ. Өнөөдөр 4-р сарын 1 би таныг хуурсан юм. Нарга юм биз дээ. Би хутлаа ярихад дургүй. Нэг санаа байна. Хоёулаа сүүгээр тоглоё. Сүүгээр үү? Хөвжөлтэй байхдаа чамд бодсон юм байна уу? Энэ хуурамч халууны шил арьсан дээрээ ингэж дараад тэгээд хуурамч халуун. Оо, сонирхолтой юм аа. Сүүгнийг сайн чаднаа. Хүлээж дэсэхгүй нэ. Энэ ихтэй чихэр хамгийн гоё нь ажлынхантайгаа хурдан хуваалцмаар байна. Сүү ирээд хардаа ноён талах өвдчихөж. Ноён талхаа. Харж байна уу? Халуунтай байна. Би энэ сулдчихаж. Их хүнд өвдсөн байж магадгүй. 112-оо энэ үнэн үү? Сүү, намайг яваад өгөхөр ус чинь харж байгаарай. Ноён талхаа бидгээ ингэж яар. Та амьдрнаа. Зөвхөн сайн нарийн бонус залуугаараа өгдөг штэ. Таныг муухай штоолгор мөнгнаас л гэж бодсон. Сүү бие байна. Ноён талхад яаж туслахаа бодоцгоё. Баяраа би мэдлээ. Амгаагчл хийж өгнө. Бүтэхгүй хүү гэж шүү. Халуун чинжүү сармас баг зэргийн цагаанга яг боллоо. Оо, наадах чинь юу вэ? Манай гэрийнхээ энэ жорыг олон жил хийж байгаа. Энэ шүлийг уусны дараа өвдөн гэж байхгүй. Тэр дараа өвхөн эсвэл би энэ сайжирна. Юу? Болчихсоо. Сайхан хоолороо ноён талхаа. Юм уудх юм уу? Онцгой үнэртэйдээ гэхдээ уучих юм бол шинээр төрсөн юм шиг л болно. Заавал ингэх хэрэг байна уу? Үргэлжлүүлээ жүжиглээ. Өөр аргагүй. Хууралтаа ингэж л үргэлжлүүлэхээс өөр аргагүй юм шиг байна. Хөөх сайн байна. Халуун ногоотой хоол ханаад нь сайн байдгийн. Бүгдийг нь уучих. Сүү, их сайхан шүл байна. Их баярлалаа. Халуун буураагүй л байна. Одоо яах вэ? Одоо би гайгүй болж байна. Надад хүлээж байгаарай эрхмээ. Хөлтөөгчний бүх хүмүүс халууныг чинь бууруулнаа. Одоо гайгүй болж байна эрхмээ. Жаахан ч гэсэн буугаагүй байна. Юу? Энэ яг хатгаа юм шиг байна. Хатгаа гинэ. Тэр чинь аимшигтай штэ. Ноён талхаа өөрөөлөөрэ таныг имлэгт хүргэе. Тэг хэрэггүй дээ. Хүлээж бай. Хоёулаа сууг тэнэг болгох ёстой штэ. Ингээд болчихвол хайран. Хурдлаарай. Одоо явбал утахгүй очихно. Тэгвэл сайн байна. Бидэн туслаарай. Энд нэг хатгаатай хүн ирлээ. Энэ талхууг нь зүгээр л ярдаг ааштай байсан. Одоо дээр нүвчтэй бас хөгшин болчихсон. Тэнгэр минь намайг хэвтэй гэж бодоод байгаа юм болоо. Намайг сонсож байна эрхмээ. Хоёулаа имлэг дэржглээ. Тэсэд гараарай. Эрхмээ намайг сонсож байна уу? Хэдэн хуруу харагдаж байна. Битгий хөдөлгөөд бай. Юу нөвдсөн бэ? Эмчээ туслаач. Энэ хөгшин талах хатгаатай болчлоо. Бас дээр нь хөгшин халуунтай байгаа. Ингээд харахад зүгээр л юм шиг байна да. Тийм баг ясгүй. Халуун нь 112 гарчихсан. За тэгвэл одоо шууд тариа хийе. Тариа гэнэ? Жаахан л өвдөн. Үгүй би зүгээрээ. Эмчи өвчтөө ухаан алдчих шиг боллоо. Зүрхний цахилгаан өдөгч билд хамгийн их дээр нь тавиараа. Ахад нэг өвчтөнд алдмааргүй. Мэдлээ эмчи. Энэ талхаа би энд байна. Бүх юм сайхан болноо. Совлогч хамгийн их дээр нь тавиараа. За. Манай өвчтөн ахаад ухаан. Амьдаар нь шараадах гэж би хэлээгүй. Бас л өндөр халуунтай байна. Энд ч муу та. Эмчээ хэлээч. Ноён талх амьдрах болов.
Одоо ганц л арга үлдлээ. Мис засал. Мис таслаа. Ямар гээчин хайчин эмч вэ? Айн талхаа. Агаад жүжиглээд байна. Намайг шатаах төглөө. Энэ инээдний баярыг чинь дуусгая. Одоо сүйд үннээ хэлвэл ахиж танд хизээч идэхгүй. Даргын хуваарч. Энэ хүртэл явсан юм чинь жаахан л тэсч. Хамгийн гоё хууралт болно. Одоо хаглаанд шууд орё. Юу одоо гэж? Намайг тав. Ноён талхаа танд хийж гарахгүй би өмнөөс чинь үсчигээ сайн харна. Юу гээчин вэ? Лоботомын хагалгаанаас идэв. Талхны хутгуу. Болоочтой худлаа байсан юм а. Инээдний баяраар хуургасан юм. Халууны шил хуурамч шоколадаар хийлгсэн бид хоёр зүгээр сүүг хуурах гэсэн юм а. Тийм бэлэг. Тийм бэлэг. Яг зөв. Үнэндээ шоко бид хоёр анханасаа таныг хуурсан юм байхгүй юу? Энэнд бэлдэх гэж бид хоёр их хэрт ирсэн. Би ерөөсөө юм хийдгүү л дээ. Та хоёр бас уу? Бид жинхэнэ зүгээр л хам туурай гэж бодсон юм да. Их инээдтэй байлаа шүү. Би энэ яваа насандаа ингэж их хайж байсангүй. Та хоёр надад шин дотоож авч өгөөрэй. Өршөөгөөрөө ноён талхаа. Робот суу. Жижигхэн зүйл Өнөөдөр ч дараалал ихтэй байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Талах яасан их үйлчлүүлэгчтэй юм бэ? Тэр өнгөрөхөөс цаашгүй. Чамд хичнээн удаа хэлэх болж байна. Шоколадтай үзэлцгэнтэй кремийг бас хольчихсон байх. Наад хоёр ч адилхан л гэрээ ялгаатай юм уу? Энэ сүү юу ч мэдэхгүй шүү. Нэг санаа төрлөө. Би суу тухаантан. Ай сүү. Надад түр зав гаргаж болох уу? Сайн уу ноён чипсээ? Би ажилдаа явж байна. Юу болов? Уу яах вэ? Хаврын цэмбэрлэгээ хийж яваад донод цагдаагийн бичлэгнүүдийг оллоо л да. Танд донод цагдаа байгаа мó? Тийм ээ. Найруулагчийн төрөлтгөл гэдэг бүх юм нь байгаа. Найруулагчийн дүрдэтгэл би харж болох уу? Өш юм өчглээ шүү. Хөх. Таныг зойрондоо лабораторид гэж мэдсэнгүү сууд ухаандны кинон дотор очихсан юм шиг санагдаж байна. Би сууд ухаантай юм чинь аргагүй. Би Taylor State-ийн Magna Cum Laude сургуулийг төгссөн. Энд байна шүү дээ. Цаан чинь бичлэгнүүд байгаа. Үз. Маш их баярлалаа. Донод цагдаа би очлоо. Юу болоод байна? Үнэхээр хууртагдлаа шүү. Өтгөн сүүгээд байлоо. Ноён чипсээ намайг гаргаачлаа. Би ажилласаа хоцорлоо штэ. Таачяла. Ажилд битгий санаа зов. Оронд чинь ажиллах ажилтнаг бид ч гэсэн байгаа. Хар. Робот сүү. Робот сүү миний оронд ажилд явна гэж үү? Тийм ээ. Тэгээд чи бүтэн өдөр чинь доноо цагдаага үзнэ шүү дээ. Ажил дээр намайг хүлээж байгаа штэ. Мэдээж найруулагчийн дүрдэтгэл байхгүй үз. Би сүүг ахаад хоёр хором хүлээе. Би ирлээ ноён талхаа. Сүү яагаад ингэж хоцорвоо? Цэвэрлэгээ хийж амжихгүй нь вэ? Цэвэрлээд. Сайн үрхмээ. Одоо харцааг чи наваад ирээ. За. Харцаа. Надад ингэж санагдгүй эсвэл сүү өнөөдөр чахан сонирн байна уу? Тийм ээ. Ажлаа зөв хийгээд байх чинь. Ноён талхаа таны харцаа. Баярлалаа. Энэ амт нууц төлхүүрийн эзэн. Чи үнэхээр сайжирсан байна шүү сүү. Сайн ажиллаад байгаарай. Эндүү сайхан сэтгэлтэй. Робот сүү яг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.
Одоо талхыг үерүүлээд өгөх цаг боллоо. Ноён чипсээ. Чи намайг цочоочлоо. Яах гэсэн? Надад уугын мөгч болох. Маа, уусуу. Хийжсэн ундаа аваад өгч болох уу? Унда. Ундаа уусан чинь пицца идмэр санагдчихлаа. Пицца захиалаад өгч болох уу ирхмээ? Байна уу? Ямар нэг пицца хүргэлтээр. Бяслаг ихтэй шүү. Бяслаг ихийгээрээ. Тэр нь далайн хүнс хийж болох болоо. Хөөх сүү арга барилсан сайж ирсэн байна. Таныг харж сурсан ноён талхаа. Хичээл зүтгэл минь ингэж нэг үр дүнг өглөө. Нэг л биш байна да. Ноён чипсээ. Бас яава. Дэндүү хидчихжээ. Лактейт авчраад өгч болох уу? Миний төвчээр алдарлаа. Робот талхыг устгахаар чи хугацаанд дууссан сүү болно тоо. Юу? Ноён талхыг устгах гэж байгаа мó? Тийм ээ. Тэр муу талхыг шарна. Би ганц товчлаараа л боллоо. Үгүй. Талхыг байхгүй болчоор чи бис үдэшлэгний од болно. Хаач гэж байгаа. Миний үсийг засаж дуусаагүй штэ. Баг хүрлээ шүү. Хизээч хүрэхгүй юм байна. Би яах вэ? Би чадлаа. Огсуу ямар хэрэг гарав? Ноён талхаа одоо би толгойг чинь бариад өгье. Хөө тэгвэл сайхан л байна. Хурдхан нэг юм хий. Энэ роботыг удирддаг удирдлага мөн байх. Энэ удирдлагаар зогсооно. Ноён талхаа иллэг таалагдж байна уу? Тийм ээ. Иллэг бол чиний ганц хийж чаддаг юм шүү те. Ахаад жаахан чанга бариад өгөх үү? Бэзэр. Хизэнээс хоёр сүү байдаг болчих. Ноён талхаа болгоомжтой. Наад зүү чинь хуурамч. Миний робот хувилбар. Ноён чипс таныг устгахын тулд явуулсан. Намайг устгах. Үгүй би чи үгийн тоо би жинхэнэ сүү. Аль чин жинхэнэ гэдгийг яаж мэдэх вэ? Аха. Тооно цагдаагийн 27 дугаар ангийг би хийцээ үзсэн. Би хайгаад ахъя. 27 гэж байхгүй. Оноод цагдаа 26 ангиар дуустгий. Тэгэхээр гурван сүүн чи. Тийм ээ. Үгүй гэхдээ чипс надаар хийлгсэн. Одоо би захыг чинь зүсэж авна. Дараа нь чамайг шарна. Би тийм юм хийгээч дээ. Ноён талхаа битгий санаа зов. Энэ удирдлагаар роботыг зогсоож чадна. Баяртай хуурамч авсан минь. Үгүй. Сүү яагаад агааржуулагч асаачих вэ? Бэзэр яагаад болохгүй байна? Хайрцагтаа аарцсан минь. Наадах чи агааржуулагчны удирдлага. Агааржуулагчны удирдлагаар намайг аврах гэж байсан юм уу? Намайг үгээр уучлаарай. Робот зүү талхыг зүсэх цаг боллоо. Үгүй шүү. Ноён талханд муу юм хийгээд үзээрэй. Надад удирдлага өг. Цаашаа бай. Эхлээд чамайг устгана. Тушаалыг гүйцэтгэе. Би чамайг сүүний шек болох уу? Эсвэл хөлдөөс мөхөлдөөс болох уу? Сүү миний алтан цомруудыг сүйдэллээ штэ. Уучлаарай ноён талхаа. Баяртай сүү. Үгүй. Сүү. Миний нор өвчлөө. Та зүгээр үү ноён талхаа?
Зүгээрээ. Чи зүгээр үсв. Би зүгээр ноён талхаа. Үгүй. Яаж чадваа? Наад роботыг чинь боолчлох гэж ямар их зовстыг мэдэж гин үү? Ноён чипсээ чамайг баривчилж байна. Намайг тав би гэмгүй. Та хоёр зүгээр үү? Яг гайгүй болчихлоо. Чоко, таныг харах сайхан байна. Нэг л биш үү харин цагдаад үзсэн юм аа. Гэтэл та хоёроо зохицуулчихсан юм шиг. Намайг тав би бишээ. Хэлээд байна штэ роботыг буруу. Тэр хэрэггүй амтан робот явуулаад намайг үгүй хийнэ гэж бодсон юм байх та. Бүгд миний буруу ноён талхаа. Би доноо цагдаа үзэх гэж яваагүй байсан бол Ажилдаа явах орон дооно цагдаа үзсэн юм уу? Робот суу ажлаа их сайн хийж байсан юмсан. та их муухай юм ноён талхаа. Яаж чадж байна? Зүгээр тоглосон юм аа. Сүнстэй байшин. За ингээд болчихлоо. Би яг жоох чиг болчихлоо. Энэ Халлоуины өдрийн шилдэг хувцас гарцаагүй би доолно. Орхон Халлоуины баяртай явцгаая. Цагийг зугаатай өнгөрүүлээрэ. Сүүлчийн үйлчлүүлэгчээ явуулчихлаа Шоко. За, Халлоуины өдөр шүү дээ. Орой юу хийх вэ? Би гэртээ аимшигын кино л үзнэ. Харин чи юу хийх юм? Би найз бяцлагтайгаа хамт нүрээ хувиргаж байгаад явж жигээр зоглуулнаа. Хөгжөлтэй. Хүлээрээ. Сүү, Шоко, надтай хамт хүүхдийн парк явах уу? Тантай хамт уу? Ятмааргүй байна. Хамт явъя л да. Халууны баяраар хүүхдийн парк орох бол миний мөрөөдөл штэ. Би бяцлагтай хамт чихэр. Нэг хайрцаг чихэр авч өгье. Нэг хайрцаг уу? За би харж кино Чи маргааш ажилдаа ирэх хэрэггүй. ойлголоо. Та нарын хүссэн болгоныг биелүүлэх болохоор надтай хамт хүүхдийн парк яв. Тэгье. Хурдан явцгаая. Тэгье. Ноён талхаа. Ямар гоё юм бэ? Ямар байна? Хамт ирсэн зөвдсөн байгаа биз? Энд байгаад байлгүй явж тоглоом дээр сууцгаая. Явцгаая. Би гинтэйгээ Хайрхан юу ч алга. Иймэрхүү тоглоом дээр сууж байж л хүүхдийн паркд ирлээ гэж хэлж болно шүү дээ. харин тийм илүү аймаар юм байхгүй юм бах та. Тэрийг хардаа хоёроо. Сүнстэй байшин байна. Цаавал орох хэрэггүй дээ. Чимээгүй байцгаа. Эхтэм энэ хөвд яагаад хинч байхгүй Харин тийм ээ. болов? Тэндүү аймаар юм болохоор тэр юм бах та. Хурдан орцгоо. Яагаад юм эвгүй юм бэ? Тэгэл сүнс гарч ирэх гэж байгаа юм шиг. Битгий. Эмчин. Авсван Жаалууд. Арай энэ дотроос цус орж үсрээд гараад ирэхгүй үсттэй. битгий гараарай. Битгий гарч ирээрээ. Битгий. Чи юу вэ? Энэ чин цус соргож юм уу? Ямар ч нүүр хувиргаж талгаа. Би бүтлэг үзчихлээ. Юу вэ? Мэдхгүй. Энэ чин туршилтын өрөө байна. Тэрийг хардаа. Нэг юм байна. Юу вэ? Зүгээр л аяган бялуу байна штэ. Чи арай хангштайны дүрд хувирсан юм биш үсттэй. Ямар сүнстэй байшин гэхээр ийм байдаг байна. Инжиних Нийтийн оршуулга гэнэ. арагаас гараад ирэх гэж байгаа юм шиг. Ухаа ороод харалдаа. Ноён талхаа та зүгээр үү? Юу вэ? Ямар ч бодог шунхаалга. Эвэрүүлэл харагдаж байна да. Аймаар биш вэ нү? Уучлаарай.
Сони. Хамт явцгаая. Энэ одоо юу вэ? Энд зурагт байна. Ноён талхай зурагт нь гинэ дасчихсан. Зурагтан дотор нь худаг байна. Тэрийг хардаа худаг дотроос гарч ирж байна. Ноён талхай сүү сайн харал да. Намайг гаргаад өгөөч. 1 2 татаад Чи зүгээр үү? Баярлалаа. хөөх үс чинь ямар гоё юм бэ? Хаана янзлуулсан? Ноён талхны өсчний газарт янзлуулсан. Энэ чинь юу вэ? Бөө мөнгө төлөөд орж ирж байхад сүнснүүд ямар ч нүүр хувирал таалга байна. Инхээр чинь яаж орлого орох юм бэ? Аавшир битгий ингэдэг уурдалд архимээ. Уучлаарай. Урмыг чинь их хугалсан уу? Уучлаарай. Өнөөдөр Халавин гээд бүгд хамт бэлдэж байсан чинь нүүр хувиргагч маань эрх замдаа осолд ороод нүрээ ботуулж чадсангүй. Цэнгэлдэхэд ирсэн хүмүүст сайхан дурсамж бүтээж өгөхийг хүссэн юмсан. Одоо тэр чухал биш ээ. Сүнстэй байшин дампуураад бид ажилгүй болох нь байна. Ингээд дуусна та. Мори мархмэ. Харин тийм ээ. Ноён талхай та эднийг Халавны сүнс шиг хувиргаад өгчөд болно шүү дээ. Би юу? Бидэнд туслаач ирэх юм ээ. Та алдартай усчин болохоор биднийг аймаар царайтай болгож чаднаа ноён талхаа. Үгүй бидний үс тасах юм юу ч байхгүй. Тэрэнд битгий санаа цаваа. Энэ шуламсын галтгоонд крем, жимс, сироп хэрэгтэй бүх зүйлс байгаа. Тэгвэл янзлаад үзэхгүй дээ. Ноён талхайг зөвшөөрнө гэж мэдсэн юм аа. Ноён талхай. Цус сурагчийн гол зүйл бол цам цагаан царай. Оруулын кетчупээр час улаан болгож бутаад шоколадны сиропор ус хийснийхэн дараа шавгар эвэр хийгээд цус сурагч. Франкенштейний гол зүйл нь ногоо. Шоколадны гээлээр ус зураад шоколадны сиропор энэ тент нь ойдол зурсныхаа дараа ясан жигнэлгийг олоор нь хуваагаад толгойнх нь хоёр талд наачвал хэнч харсан Франкенштейн шүү дээ. Араг ясвал амар хаан толгой дээр нь сүүн крем тавиад нүх шиг ухаан онгор хой хамар зураад зэвүүн инээмсэглэлийн зураад өгвөл хүн аймаар араг ясан болно. За бидэн боллоо. Халуун шулмас дутаж болохгүй. Чигнэмгээр малгай тавьсныхаа дараа хэрнээ сүүн крем түрхэд шоколадны үүрмэг цацаж өгөөд нэрсний чанамлаар уруулын будж хавал халууны шулмас болчихж байгаа юм. Яг Халууны төрөчиг байна. Ирсэн зоч бич бүгд айх байх. Ноён талхай танд маш их баярлалаа. Эцэст нь ингэж нэг дүртэ орж чадах нь. Энэ үхний төлөө зүгээр дээ. За, зочдоо онцгой халууын бэлгэлтэй. Мэдээ. Чөтгөрөөдөө баярлалаа. Сайхан үзүүлбэр үзүүлээрэй. Баяртай. Сайн яваарай. Хөөх, өнөөдөр ч гэсэн эрхмээ та сайн зүйл хийлээ шүү дээ. Эд нарч цалингаар тасрахгүй юм байна. Нэрээ бодоод байсан чинь үс засны хөлс аваагүй юм байна. Эргээд орё доо. Хүлээгээрэй. Яагаад эндээс гарч иж байгаа юм? Би сүнстэй байшинд байгаа жүжигчдийн амар болгож хувиргасан юм аа. Наадах чинь юу гэсэн үг вэ? Тэнд хүн байхгүй штэ. Юу дотор жүжигчд байсан шүү дээ. Яалаа гэж дээ. Жүжигчд хараахан ирээгүй л байна. Халавны баяр болж явахад сүнстэй байшингаа нэгээгүй байдаг яах учраач болохгүй байна. Шуурхай мэдээ. Өнөөдөр талхчны хотын хотны зам дээр том хэмжээний осол гарсан байна. Уг автобусанд талхчны хотын сүнстэй байшинд ажилладаг жүжигчид сууж явсан бөгөөд одоогийн байдлаар бүгд эмнэлэгт хүргэгдээд байна. Хардаа сүнстэй байшинд таарсан жүжигчдтэй адилхан юм байна. Тийм ээ. Тэгвэл түрүүн бидний харсан талхнууд Жинхэнэ сүнс.
Үгүй гинт яагаад гүгээд явчих вэ? Энэ дотор юу харсан юм болов? Талх халзан болсон нь. Болчихлоо. Таалагдж байна уу? Юу? Муухай байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Сүн крем, нэрс, гүзэлзгэн дээр элчихэр цадсан шиний малга. Сайн харда. Танахыг юу гэж ярьж байгааг унш. Уйд гартай. Мод ярьж байгаа зүйл застаг газар олох. Дараач юм ээ. Талх үсчний газар маргаашийн мартагдсан түүх болсноо. Талхны мухлаг хотын иргэд тэдний үйлчлэгийг модноос хоцорсон гэцгээж байна. Энэ бол чухал сэдв. Сэтгэгдлээ хуваалцсан уу? Талх үсчин үү? Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Яасан өөдгүй зөөлн талх вэ? Сэн үү? И хаан байна. Ийшээ ирэх байсан биш үү? Оо хайган дуу. Сэм албах шатлаа. Яагаад ийм юм болоод байна? Миний засалд үнэхээр хуучирчсан юм гэж юу? Эхмээ, цай уу? Тайвширхаг ичээ. Царай чин таар уу? Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Үсээ балбах шатлаа шүү. Чадахгүй. Би мундаг гэдгээ мэдэж байна. Яаж вэ? Талхны зах. Үгүй айгүй дээ. Яасан? Юу вэ? Та үнэхээр болохоо айчихжээ. Юу яриад байна? Ийм байж болохгүй. Халзан үсчин гэвэл Үс чи яаж үсгүй байж болох юм бэ? стресснээс болж үс ундаг гэдгээл тэ. Хөөх юм. Мэдээ үзээд ингэчихлээ. Байцаараа. Би стресстэйгүй. Нэрэ тийм. Санаа битгий зав. Үсийг чинь янзлах арга олчлоо. Энд чинь яаж нэмэр болох юм? Би тань дээр үр суулгачихлаа. Дээрээс нь ургаж хурцгаж хийгээ. Тийм ээ. Сайхан үнэртэй ч байна. Ямар төрлийн уран бол юм? Гат ус. Гат ус хурд ургадаг. Нэг л мэдхэд толгой дүүрэн навчтай болбол. Окгүй. Би талх болохоос цэцэрлэг биш шүү. Үзээд алдаа л да. Нэрэ ирэхмээ зөөлөө иллэг хийвэл ус ургадаг гэсэн. Чинийг ургах нь харъя л да. Олчихлаа. Юу олчихлоо гэж? Өндөг гурил халзарсан хэсгийн чинь үсийг ургуулж магадгүй. Байцаараа би халдсан болоогүй. Тийм байна. Би жаахан халдарсан юм байна. Хүйт юм. Өглөө гэхэд бүх асуудал байхгүй болно. Шинэхэн өдөр халзан усны асуудал ариллаа. Арилсангүй бүр хажим болчихож. Одоо би мангас болчихлоо. Байна уу? Эрхнээ та ажлаасаа хоцроод байна. Үйлчлүүлэгчэд хүлээгээд байна шүү. Би цаг хүлээж байна шүү. Тийм ээ. Үсчин чинь хааж ичихсэн юм. Үйлчлүүлэгчтэй. За би очлоо. Миний баажуга царайг. Ямар их хоцорч гоо. Малгайгаа унгаж эрсдэл гаргаж болохгүй. Тэнгэрийн авралаар малгайгаа унгасан. Одоо ойрхон байна шүү. Яагаад удаад байгаа юм бол? Ноён талхаа ямар нэг юм дуугар л да.
Юу болсон бэ? Тэнгэр минь энэ юу вэ? Наад үс чинь яаж гисэн юм бэ? Би чинь үс чинь биш үү? Ямар муухай харагддаг юм бэ? Энэ амар талгыг явуулаад үгүй. Зарим болгонууд Үсчний үс халзрах гэж байгаа юм шиг байна. хэрвээ эдний дүгсээ засвал би бас халзрах уу? Ай Марима. Гүйц би өнгөрч. Чамаас л болж байгаа юм. Чи хаалга онгойлгосноос болж миний малгай хийсэн. Тайвшир та. Тийм муухай биш л байна шүү, тий. Тэгэд жайтайхан харагдуулах арга байж л тараа. Муухай биш ээ. Миний цах нисээд явах нь. Одоо би яах болж байна? Тэнэг цэцгэн зангилаа болох уу? Утгагүй юм. Би өнгөрч. Шин мэдрэмж бас орчин үеийн. Энэ гоё харагдаж байна гэж юу? Тийм ээ. Бүгд л дог засалт байна гэж хэлэх болно. Тийм гэж юу? Хөөх, үс нь дог юм а, тийм ээ. Зүгээр л гайхалтай. Ор чадварын бүр биширч эхлэв. Ямар гайхалтай загварлаг юм бэ? Хүүх, гайхалтай. Шинэ загвар уу? Би үсээ энд засуулна. Хийлээд. Өдөр ирэх тасам гоё болсон шүү. Хөгжмөг ахад өчлөө эрхнэ. Би ноён талхтай адилхан болмоор байна. Ямар сонгодог залуу вэ? Ноён талхаа энэ загварынхаа Нууцаасаа хуваалцаач. Бид ч гэсэн дог харагдмаар байна. Иргэдийн ярьдаг. Тийм ээ. Хотын хамгийн дог газар бол талхны өсчний газар. Сайн уу? Таны шинээс тэл хүүхдүүдийн Би цаг авъя. Талдартай болж чадлаа. Чи ээлж хүлээлтээ. Би Би гадаа хэдэн цаг хүлээсэн Тань шүү шиг дээ. байна уу? Миний үсийг Ноён засаад талхаа. ноён талхаа. Миний үсийг засаад өгөөч. Ноён талхаа. Алaalтай наашаа хар. Сүүний түүх. Ноён талх дэндүү гоё хамгийн мундаг нь. Ямар сайхан цай вэ? Хийж байгаа бүх юм нь гоё. Цай ууж байгаа нь хүртэл. Ямар хачин хүүхэд вэ? Алуу байц. Ийм байвал бүтэхгүй шүү. Ингэж хийгээч. Бүх юмыг хийж чадах юм аа. Би яг ноён талх шиг болмоор байна. Сүү? Үнэхээр ноён талх шиг болмоор байгаа мó? Тэгэлгүй яах вэ? Хоёулаа энэ хуучин хатсан талхыг ярьж байгаа, тийм ээ? Хамгийн мундаг нь ноён талх амимын аварсан. Нэрээ юу? Гол нь би бусад хайцагтай сүүнүүдээс өөр. Эмч яагаад сүүний хайрцагт дээрх бичиг буруу байгаа юм бэ? Мөн өдөөтэй юу? Мэдэхгүй. Анх удаага л ийм юм харж байна. Гэхдээ надад хийж чадах юм байхгүй л болов. Уучлаарай. Хонгор битгий өгч та. Хай мангара. Наад малгайгаа тайлаач. Сүг гэдэг бичиг нь эс биш, иш үсэгтэй гэсэн. Зүгээр малгайгаа тайлчихаа. Нуулаагаа зүгээр болчихгүй штэ. Үнэн хэллээ. Би танд тайлбархан миний ч гэсэн сүү гэдэг бичигтэй. Өний юм бол тайлчих уу? Үсгэн дуруу харж чаж. Үнэн л Уурханд үнэн байсан байж штэ. Сүүний эхний үсэг буруу харсан да. Шүү гэдэг нэртэй. Үгүй би сүү шүү биш.
Бид очиж та нарыг аварна. Өнөөдөр цагта ахин уулзалтлаа баяртай. Би бол улаан цагта. Орон нутгийн энэ үсчний газар зөвхөн үс засаа зогсохгүй амьдралыг өөрчилдөг билээ. Зарим нь сууд үсчин ч гэцгээдэг. Мастер талах ямар ч кекс бэлөө орон мөгний гадаа төрхийг бүрэн өөрчилж чаддгаараа нэрд гараад байна. Одоо баяртай байгаа үйлчлүүлэгчтэй уулзъя. Та ямар шалтгаанаар нааш ирсэн бэ? Яг уу миний ус шингэрэн байсан юм л да. Одоо хүртэл ихтэй гадуур гардаг болсон. Бүгд талах усчнээ л аач. Өөрчлөгдмөр байгаа хэн бүхний ирэх ёстой газар гэвэл энэ л байна. Энэ талхны усчээ? Өглөөний минь ирэх мэ? Та мөн үү? Ноён талхаа? Би таныг зөндөө сонссон. Та хинээж гадаа төрхийг өөрчилж чаддаг гэсэн чадахгүй. Чадах байхаа. Чи өөрчлөгдмөр байгаа мó? Тийм ээ. Энэ үсгийг янзлаад өгөх боломж байгаа болов. Чамайг буруу биччихсэн байна. Тийм ээ. Би анх дөрөвдөө сүү биш шүү гэсэн бичгтэй байсан. Эмнэлгийн олон мэрэгчлэтнүүд юу ч хийж чадаагүй. Гэтэ та тэр эмчнээс өөр шүү дээ. Азгүй байна. Би тусалж чадахгүй юм шиг байна. Уучлаарай жаалаа. Тэгээд чи манай хаах гэж байна. Тэхүү архимаа. Ой, энэ ич үсэг намайг хажин харагдуулаад байна. Би арга барж байгаа байна. Надад туслаач дээ ноён талхаа. Та миний ганц найдвар. Дээрээс болта. Иш үсгийн нэс болгоод өөрчлөөд өг гэж юу? За яах вэ? Болох нь үзье. Хөөх. За, сайхан боллоо. Хөөх. Хамгийн гайхамшигтай биш ээ. Альвэ, миний хийж чадах юм байх л ёстой доо. За боллоо. Хөөх. Цааш нэмшгэл болжээ. Би шин сүүний хайрцаг болсон юм шиг л санагдаж байна. Баярлаа. Маш их баярлаа. Үгүй ээ. Миний ис сууд усчин засч чадахгүй байгаа бол надад найдвар байхгүй юм байна. Би урд шүү хэвээрээ үлдлээ. Байц би тэр үйл өөр арга хайгаад үзье. Чамайг сүү гэдэг байхаа. Жаала, нарийн бовнууд яах гэж манай усчинд ирдгийг мэднэ үстэй. Яах гэж? Онцгой болох гэж эрзгээд юм шүү дээ. Нарийн боо болгон өвөрмөц байхыг хүсдэг. Цоо шинээр төрж бусад хайрцагнуудаас ялгархыг хүсдэг юм. Тиймээс сүү чамд давуу тал байна шүү дээ. Юу гэсэн үг? Бодоод үзэлтэй. Бусдын толгой дээрээ сүү гэсэн бичигтэй байдаг. Гэхдээ дэлхий дээр ганц л сүү байгаа. Би зүгээр л өвөрмөц гэж юу? Нэрэ тийм байна. Би өвөрмөц онцгой хайцагтай болж төрсөн. Маш их баярлалаа ноён талхаа. Хязгааргүй их баярлалаа. Зүгээр дээ. Баярлалаа эрхмээ их баярлалаа. За, болгоомжтой хараарай. Ямар их ядарва. Одоо амрах цаг. Ноён талхаа. Надад мөнгө байхгүй л дээ. Гэхдээ та энийг ав. Би танд энэ хайртай улаан цагтаагаа өгье. Ахад маш их баярлалаа, баяртай. Тэр өдрөөс хойш би шүү гэдгээрээ бахархаж амьдардаг болсон. Ноён талх бол мэргэн ухааны ундраг. Чамайг хурдхан шиг явуулж гэртээ эрт харихын тулд л тэгж хэлсэн байх. Юу гэж дээ? Ноён талх үргэлж чин сэтгэлээсээ ханддаг. Ноён талхаа. Та үнэхээр сүйд тэгж хэлсэн юм уу? Бас юу? Дэлхий дээр ганц л сүү байгаа. Юу яриад байгаа юм бэ? Хэлсэн биз дээ. Мөхөөлдөс цугцсан нь. Манай амт чаргангууд
100% органик. Шарвин болгонд хайраа шингээж хийдэг. Дээр нь агч модны жуус, шинэхэн жимстэй. Хамгийн гоё амттай. Харин энийг танд. Ямар амттай харагдаж байна. Харин хоолой дээр. Би шарваа идмээр байна. Дараа чи шарванг надад өгнө гэсэн штэ. Өнөө оройн цэсэнд хөлдөөсөн хар хайган загас, хөлдөөсөн жимээс. Дахиад л дандаа л хөлдөөсөө хоол иддэг үсттэй. Хар хайган кальцар баялаг болохоор ургаж байгаа ясыг чинь бат бөх болгоно. Мөхөдс ясгүй штэ. Идмээргүй байна. Дахиж хүйдэн хатуу загас идмээргүй байна. Төгснөл идчихэ. Чиний дэглэм гэж хэрэг алга 31 амтны ангиас 31-т нь явж байна. Одоо суугаадах. Миний хоолны дэглэм манай ангитай ямар хамаатай юм? Миний шууд гоогорчлаа. Зүгээр дээ цэцгийх юм. Бүлэхэн хайлтг хоол идмээр байна. Бүлэхэн хайлтг хоол идмээр байна. Бүлэхэн хайлтг хоол идмээр Ахаа түлхэлээ. Мөхөлдөс яаж бүлээн идэж болдг юм. Хөлдөөчнөөс гаргал юм бол шууд л хайлцхан шүү дээ. Ийм юм идэж байснаас хайлсан нь дээр гадагшаа гарч шарван бас корндог гэд юу дуртайгаа идмээр байна. Халбах юм. Зүгээр явуулж гаа. Өлсгөр аянда буцаад ирнэ. Одооноос би хөлдөөсөө хоол идэхгүй. Бүх амттай хоолыг одоо бүгдийг идэн дээ. Попкорн аваарэ. Амттай сайхан попкорн шүү. Ахны диваач юм аа. Май. Үнэн гэж үдэ. Талах тюбээр харсан хөөсөн чихэр байна штэ. Хөх, чихэн корндог. Өдөгс хаслал. Чихэрлэг мөрлөө тавстай. Үнэхээр гоё амттай юм аа. Би хөлдөөгчнөөс гарсандаа үнэхээр баяртай байна. Талах тюбээр гарсан нөгөө шарвингийн газар байна. Шарвин би очлоо. Би юу болоод байна? Гэхдээ дараа чи шарвинг надад өгнө гэсэн. Оюун талх агаарж уулагч авахын оронд ягаад энэ сэнсийг ав гэсэн юм бол? Уг нь сэрүүхэн гоё юм аа. Энд юу басан юм бол? Мөхөлд газар унчихсан байна штэ. Хөөе, чи зүгээр үү? Мөхөлдөс хайлж байна. Салхинаас болоод мөхөлдөс газраар нэг урсаад байна. Хурдхан шиг үсчин рүү аваач. Альвэ жаала, гисгэм шүү. Альвэ. Өнөөдөр чигнэгдэх нэ. Би жигнэсэн талах болох нэ. Эрхмээ зүгээр агаарж уулагч асаа л та. Байд. Тогны мөнгө их гараад байгааг мэдэж байна уу? Халууныг оюун санаагаараа давж гарах ёстой. Сэрүүцгэж жаахан арга ухаан гаргахтал болно. Ямар сэрүүх юм бэ? Өмнө туйлшиг л. Эрхмээ баларсан шүү. Би газраас мөхөлдөс оллоо. Энэ хайлаад байна. Мөхөлдөс хөлдөөгчөнд байх ёстой. Гадаа юу хийж яваа юм? Одоо дээр жугал биш ээ. Шоко хурдан агаарж уулагч асаагаараа хурдл. Тэгээд чи зүгээр ламттай хоол идэх гэж хөрөгчнөөс гарсан юм уу? Тийм ээ. Загас бандуу идэхээс залхсан. Дахиж тийшээ хизээж очихгүй. Гэхдээ хэрвээ энд үлдвэл чи хайлж дуусна. Насаараа хөлдөөс хоол идэх ямар байдгийг та нар мэдэхгүй штэ. Суу, яах гэж нааш нь авчирч байгаа юм бэ? Хайлуулахгүй гарга байхгүй гэж үдээ. Та чадахгүй өөр хийж чадах юм бэ? Талхаа. Чи манай үсчний өмнө ялцгаа заваа юм асгасан уу? Яаж чадаж байна? Би зөвхөн сэтгэл татам чанараа л асгасан. Тэнгэр минь ноён талах сэтгэл татам чанараа асгаад байна штэ. Явлаа. Тэгвэл хэнэн ч юм асгаад айчихсан байна. Одоо манайхаар ялаа л үйлчлүүлж байна. Би асгаагүй маанаг минь. Энд уга мөхөлдөс асгасан юм. Йоо, энэ шавгар аягтай кастард сүмс энд юу хийж яваа юм? Бяцхан мөхөлдөс байгаамаа. Гоё амттай хоол идэх гээд хөлдөөгчөөс гарсан чинь хайлаад эхэлсэн. Тэгвэл зүгээр хөлдөөгчтэй хувцсанд хийчихээчтэй. Хөлдөөгчтэй хувцаа. Тийм ээ. Хуулийн зарчмыг ашиглаж хүйтэн агаар ялгаруулдаг хувцас. Би 3 дугаар ангид байхдаа ганцаархнаа зохион бүтээсэн. Хөөх, ноён чипсээ. Та мөхөлдөс хайлахгүй байхад туслах уу? Би хайлж байна. Чамд туслах ёстой нэг сайн шалтгаан хэлээд их. Сүү, үгэнд нь итгэхэд байгаа мó. Чипс хэзэнээс хөлдөөгчтэй хувцс хийдэг болов? Тэр үнэн шүү. Ноён чипс жаахан ухаантайч гэсэн. Ихэнх чипснүүд юмыг бодлуулж орхидог. Йоо, би ямар ухаалаг вэ гэдгийг харуулад өгье л дөө. Я.
Наадах чинь яг яадаг юм бэ? Зүгээр чимээгүй харж бай. Дараа тат. Чихэрлэг юм аа. Энэ зүг юм болов? Юу хийгээд байгаа юм бэ? Наадах чинь бүгдийг нийлүүлж наадаг цав уу? Болчихлоо. Хэн мундаг чипс юм шиг байна. Харж бай. Энэ ховс 5 төвшний хүйтэн агарыг ялгаруулдаг. Нэр хүүтэн юм байна. Яг хөлдөгчөг. Мохоцоо өмсөд үзтээ. Өмсмөргүй. Намайг мангас шиг харагдуулна ш. Юу гэх гээд байгаа юм? Бөө юм болж байж хийж байхад чинь. Их муугаа байд би өмсөхгүй. Дог тоохой болохгүй гэж байгаа хүүхдийг буруутгаад яах вэ? Юу яриад байгаа бэ? Энд чинь бараг л дэлхийн хамгийн хүйтэн ховс. Энийг хүйтэн гэх юм бол чамайг яаж үсчин гэх юм бэ? Тэнд нь жаахан тохируулга хийгээд энийг өөрчлөөд Та гоё болгоод өгч чадахгүй ирэх мэ? би юу? Ямар болж гоё байгаа биз? Яста гоё юм аа. Хурдан өмсөж үзмээр хамгийн мундаг ирэх мэ? Яг таарж байна. Бас өнгөнч гоё юм. Яг хөлдөөгч байгаа юм шиг. Би ахад өөрийгөө мэдэрч чадаж байна. Би чиний өмнөөс баярлаад байна. Одоо хайлна гэж санаа зовдгоо боллоо штэ. Ноён чипсний тарих, ноён талхны бүтээл чанарын ачаар бүгдээрээ янзтай гоё зүйл хийлээ. Та хоёр хамтарч ажиллаач. Юу? Би энэ талхан толгойдтой ажиллах юм уу? Би яхаараа энэ чипсийг мөрөндөө үүрэх ёстой. Чи сая юу гэсэн бэ? Хоёулаа явж чарга идэх үү? Яг нөгөө Red Tube-ээр гарсан. Эхлээд нэг тийш очмоор байна. Ингээд хамтдаа шармгийн газар ирчихсэн байна гэж үү? Дараа чи шармаг надад. Энийг идэх гээд хөөрөөд байсан юм уу? Зүгээр л гоё юм аа. Амттай байна. Идэрээ ээжээ. Гоё амттай байна. Ажгүй юм байна. Шоколадны хамгаалалт. Өнөөдөр тоглоход цагаагаар үнэхээр тохиромжтой юм тийм ээ. Эхэллээ шүү. Та билнэ үү? Шийдлээ шүү. Юу вэ? Бөмбөг хаан даваад явчихлаа штэ өөй. Очоод авч чадахгүй. Одоо тэгээд яах юм бэ? Уучлаарай. Гэхдээ энэ юун хаан юм бол? Энийний цаана юу байгааг би мэднэ. Манай аав надад хэлсэн. Маш том мангасууд байгаа гэж хэлсэн. Тэдний дайралтаас хамгаалах гээд ийм өндөр ханыг барьсан гэж хэлсэн. Нэрээ юу? Үгүй. Би талах түүбээс үдсэн. Сас мөсөөр хужигдсан мөсөн хаан тус байдаг болохоор орхол юм бол шууд л хөлдчихдэг гэсэн. Их хүйтэн байх та. За, ханны талаар ярихаа болоод явж хөл бөмбөгөө тоглоё. За тэгье. Бирлээ. Ирчихвүү. Бортхон хоолоо идээрээ. Ээжээ. Гэхдээ манай тосгонд ягаад тэр том хамгаалтын хаан байдаг юм болоо? Хана? Ягаад гинт тэрийг сонирхов? Хүүхдүүдийн хэлж байгаагаар бол ханны цаана амарга мангас байгаа. Мөсөн хаан тус байдаг гэд байх юм. Чи даалгавраа хийж дууссан уу? Деми юмд анхаарал тавиад байлгүй. Хурдхан оройн хоолоо ид. Ойлголоо. Ханны цаана яг юу байдаг юм болоо? Миний хөө. За эмээ. Даалгавраа хийх гээд ядарч байна уу? Энийг ичгээд хий. Миний эмээ хамгийн шилдэгэн. Эмээ? Гэхдээ та хамгаалтын хааны цаана юу гэдгийг мэдэх үү? Мэдээлгүй яах вэ? Эмээн дээр үед тэр хааны цаана амьдардаг байлаа. Нэрээ юу? Тийм ээ. Тэр үед цагаан шоколад, хар шоколаднууд нэг дор хамт амьдардаг байсан юм. Сүйт бүсгүй сүйт цаануу хоёр шоколадыг цагаан шоколад болтол бэбинэ хайрлах уу? Тийм ээ. Тэгвэл та хоёрын гэрлэлтийг тунхаглаж Багшаа! Хайрт минь! Агэрэ. Намайг тавьаач.
Тэгээд нөхрөөсөө салсан юм да. Хөөх, нэрээ юу? Бүгд өнгөрсөн зүйл. Гэхдээ л өгөхөөс өмнө нөхрөө дахиад нэг харвал сайхан л байна. Хэмээ, ханыг нураачих юм бол өвөөдөө дахиад уулзаж чадах юм биш үү? Тэр ч тийм л дээ. Би тэр ханыг нураагаад өгнө. Чи юу? Би ханыг нураагаад бусад шоколадуудыг ч гэсэн гэр бүл найз нөхдөдтэй нь уулзуулна. Тэгж болох юм уу? Миний зулцагч мондаг шүү. Би энэ ханыг нурааж байж сална да. Ой, чи юу хийгээд байгаа юм бэ? Юу ч бишээ. Чи арай энэ ханыг нураах гээд байгаа юм биш үсттэй. Тийм ээ. Мангасууд дайраад ирвэл яах болж байна? Үгүй дээ. Мангас энэ төр байхгүй. Энэ ханны цаана шоколаднууд амьдарч байгаа гэж манай эмээ хэлсэн. Юу? Манай өвөөч гэсэн энд байгаа. Энэ ханнаас болоод л уулзаж чадахгүй байгаа. Хөөх, нэрээ тийм гэж үү? Тэгвэл бид нар ч гэсэн ханыг нураах чинь туслая. Үнэн үү? Яаж нүдэд нэмэр алгаа. Энэ хан чи хэтэрхий батууг болохоор хөдлөгчгүй юм байна штэ. Харин тийм ээ. Одоо гэртээ арья. Тэгье бүр ядарчлаа. Хөөх! Хүлээгээрэй. Энийг хардаа. Гоц ухаанд ус чинь ноён талах гинэ? Би энэ хүнийг зурагтаар харсан баха. Тийм ээ. Энэ хүнтэй холбогдоод үзэцгээе. Өглөөний минь. Захирлаа. Захиарсан. Ямар захив вэ? Шоколад тосгоноос ирсэн байна. Энэ хамгаалтын ханыг нураагаад өгөө. Ус тасах гэж завгүй байхад чинь яаж тийшээ явах юм бэ? Шоколад тосгоно уу? Хөөх, хөвгөлтэй байх та. Одоо ч шоколад бараг алт шиг л үнэтэй болж байхад ажилтан туслаад шоколад олоод ир. Юу? Шоколад алт шиг үнэтэй болсон? Суу хурдан ачаагаа бэлд. Мэдлээ. Одоо хүртэл хан нураах гэж үзээд байна уу? Одоо зүгээр л бууж өгөө. Үгүй. Энэ ханыг нурааж эмээгийн мөрөдлийг заавал биелүүлнэ. Найзада энийг хараач. Ноён талх ирж байх шиг байна. Юу? Тэр ус чи яаж манай тосгонд ирэх юм бэ? Тийм ээ. Тэгээд ч энд онгоцны бууз байхгүй. Ноён талха энд байна. Энэ шоколад тосгон бололтой. Энийг аваад өгөөч. Тэгэхээр энэ ханыг нураагаад өгөө гэж. Тийм ээ. Жадуугаар ханыг нураах гэж үзэн ч нэмэр алга байна уу? Их хатуу хан байгаа мэрхмэ. 5 см орчим зузаантай юм шиг байна. Талхнуудын хүчээр бол яагаад ч нурааж чадахгүй нэ. Тэр харал да. Энэ ханыг нурааж чадахгүй гээд байхад та. Ноён талах ч гэсэн чадахгүй бах уу? Гэхдээ нэг арга байна. Нурааж чадахгүй бол байхгүй болгочиход болно. Байхгүй болгоно. Надад нэг арга байгаа болохоор тосгоны бүх хэрэгдийг дуудаад ирэх. Юу болсон юм болоо? Юу болсон бэ? Ханны хажууд цуглаарай л гэсэн. Анхаараарай. Би энэ бяцхан шоколадны гуйлтаар энэ тосгонд ирсэн өсчин ноён талах байна. Ноён талх гэхээр нөгөө алдартай өсчин биш үү? Харин тийм. Манай тосгонд юу хийх гэж ирсэн юм бол? Үгүй ээ, манай хүү яагаад тэнд байгаа юм болоо? Энэ ханны цаана та бүхний гэр бүл болон найзууд амьдардаг гэж сонссон. Энэ ханыг байхгүй болгоод эргээд уулзахыг хүсэхгүй байна уу? Уулзгай хүсэл үл яах вэ? Гэвч ийм том ханыг яаж байхгүй болгох юм? Үгүй нэг арга байгаа. Тэр бол энэ. Аваарай. Юу вэ? Биер байх юм. Энэгээр яа гэж байгаа юм бэ? Энэ биерээр та бүхэн хүслээ шингээж энэ ханам дээр бичвэл хан байхгүй болох болно. Ан байхгүй болно. Шал утгагүй юм. Миний үгэндээ тэгээд ханам дээр бичээд үз. Имэ хамт бичицгээ. Тэгээ хүм минь. Ээж туслал та.
Хаа бид ч гэсэн өвөдөө уулзаж чаднаа. Ямар ч байсан бичээд үзье. Тийм ээ, ямар алдаад байх юм байх биш. За л хурдан ирэхээр. Ингээд бичгээр өвгөнтэйгээ уулзаж чадах юм хүн. Тийм ээ. Төлөвлөсөн ясаар болчихлоо. Гэхдээ ноён талгаа хань хизээ байхгүй болох юм бэ? Ханыг дүүртэл биччихлээ шүү дээ. Нэмээ төр зур хүлээгээрээ. 9 8 7 6 5 4 3 2 1 мөрмөр өдөр чин талх хийгээд хамаг бие хөшч хөлөв байна. Энэ хаалт ягаад ийм болчихвоо? Соёлог цаг нь болж дээ. Тэр хата хан дээш өргөгдөж байна. Ноён талхны зүг байна. Цагаан шоколаднууд байна. Үнэхээр дахиад уулзах өдөр ирдэг юм байж. Миний хүү. Шонгор минь. Хайрт минь. Сайн сууч. Ямар яах вэ? Сансан шүү. Манай өвгөн хаана байна? Хөшөө. Бурхан минь. Өвгөн минь сансан шүү. Дахиад уулзахгүй л гэж бодлоо. Захирлаа. Шоколаднууд дахиад уулзчихлаа шүү дээ. Сайн үйл хийгээд сэтгэл санаа сайхан байна. Харин тийм ээ. Хаалта соёл тийм үү? Хар шоколад, цагаан шоколад нэг газар цуглжихаар харахад сайх юм. Энэ хаалт одоо хэрэггүй юм байна.